Сэтгцийн эрүүл мэнд нь манай улсад онцгой анхаарал хандуулах сэдвүүдийн нэг болоод байгаа. Ажлын ачаалал, гэр бүлийн асуудал, ганцаардал зэрэг явандаа сэтгэл готрол, сэтгцийн өвчин болох мөн гэр бүлийн дотоод үйл ойлголцод өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйгээд олон асуудал тусламж үзүүлж аливаа муу эрсдлээс сэргийлэх ажил үүрэг гүйцэтгэгчид бол сэтгэл зүйчид юм. Өнөөгийн нийгэмд сэтгэл зүйчдийн байр суурь өсөж хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаагийн хэрээр байгууллага хамт олон ялангуяа ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйчийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Даргуул аймагт үйл ажиллагаа болж байгаа сэтгэл зүйчид нэгдэн сэтгэл зүйчдийн холбоогоо байгуулан анхны хурлаа зохион байгууллаа. Даргуул аймагт 50 гаруй сэтгэл зүйч боловсролын болон бусад салбаруудад үйл ажиллагаа явуулдаг, ажилладаг. За энэ сэтгэл зүйчдийг нэгтгэх, бидний мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, за ингээд хамтдаа эргээд бацаад нийгэмд одоо эрэг тусгалыг төгөөхийн хийн зорилгоор бид бүхэн анх одоо сэтгэл зүйчдийн холбоо байгуулах хэрэгтэй байна гэдэг ийм шийдэл түрээд эрэг тусгал форумын үр дүнд бид ингээд холбоо байгуулж өнөөдөр нээлттэй хийж зогсож байна. Бид олон нийтлэг чигээс нэлээд олон томоохон арга хэмжээнүүдийг төлөвлөж байгаа. Бидний одоо нэг үндсэн зорилго болохоор Даргуул аймгийн хэмжээнд сэтгэл зүйн суурь судалгааны дата хомс байдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд сэтгэл зүйн суурь судалгаатай болох хэрэгтэй байна бид бүхэн гэж үзсэн учраас Даргуул аймгийн нийт ерөнхий боловсролын 7-аас 12 дахь ангийн хүүхдүүдийн дунд суурь судалгаа явуулсан байгаа. Энэ судалгааны маань үр дүн бол нээлттэй үйл ажиллагаанд надад хэмжээлэг өгч байна. За энэс цаашаага ер нь бид нар хаашаа чиглэх хэрэгтэй гэдгийг шууд ингээд нөгөө байгаа онохгүй гэдэг шиг те бид нар ингэн ингээд хийсвэрээр ингээд зүтгээдэж болохгүй бид бүхэн судалгааны үр дүнтэй тодорхой чиглэх зорилготой тийм байж үйл ажиллагаагаа эхлэх учраас эхний ээлжинд бид бүхэн энэ судалгаан дээр тулгуурлан өсвөр нас руу чиглэж ажиллана гэсэн бодолтой байгаа. Дархан сум нь ерөнхий боловсролын сургуулиудаа сэтгэл зүйчтэй болсон, дээр нь багийн төвөддөө сэтгэл зүйн тэнхим байгуулж, сэтгэл зүйч ажилуулдаг болсон гэд нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэндэд баггүй анхаарал хандуулан ажиллаж байна. За өнөөдөр бол бид нэр одоо өнгөрсөн 4 сард Даргуул аймгийн бүх одоо сэтгэл зүйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд мэргэжлийн сэтгэл зүйчдийг нийгмийн ажилтнуудыг бас цуглуулж нэгдсэн томоохон хэмжээний форум хийсэн. За одоо өнөөдөр бол Даргуул аймгийн бүх сэтгэл зүйчнэр маань нэгдэж Даргуул аймгийнхаа сэтгэл зүйчдийн холбоог байгуулсан нь бол маш том одоо ажлын үр дүн гарч ирнэ гэж бодож харж байна. Тэгэхээр нийгэм одоо хүүтэн одоо дээр нь бол маш их тийм сэтгэл сэрдгийл гэсэн одоо ийм одоо аимшигтай мэдээллүүд явуулж байгаа энэ цаг үед бид бол одоо хотынхоо иргэдийн одоо тийм өс суртахуун за цаашлаад бол тулгамдж байгаа энэ одоо сэтгэл зүйчдийн мэргэжлийн хүмүүсүүдийн одоо энэ одоо дэмжлэгийг авах юм олон асуудлууд бидний өмнө үүсэж байгаа болохоор цаашдаа бол төрийн бас байгууллагын хамтарч ажиллах одоо холбогдох хууль тогтоомжуудаа бид нар бол бүрэн хэрэгжүүлж сэтгэл зүйчдийн холбоотойгоо хамтарч ажиллана гэдгийг бол өнөөдрийн энэ нээлттэй үйл ажиллагаан дээр бол илэрхийлж ингэж хэлж байна. Нийгмийг аимшигт автуулсан гэмт хэрэгүүд нь хэрэг үйлдэгчийн сэтгэл зүйтэй холбоотой мөн амиа хорлолт гэр бүл салалт гээд нийгмийн харилцаа бүрт сэтгэл зүйн асуудал заавал нөлөөлдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй байна. Өнөөгийн манай улсын нийгэм тэр чигтээ хардах сэтгэл зүйтэй болсон цаашлаад ямар нэгэн зүйлд итгэх итгэлгүй болж байгаа нь сэтгэл зүйн эмгэг болох өндөр эрсдэлтэй байгааг сэтгэл зүйчид онцолж байна.